За тэгээд энэ нийслэхээ одоо болоо. Тэр бид нар бол яг энэ юун дээрч гаргасан байгаа шүү дээ. Чиглэх өгөх тухай дээр бид нар та нарын тэр төсөвт ерөөсөө ороогүй. Энийг өсгсөн зөв үү буруу юу гэдэг дээр ороогүй. Энэ бол та нарын 100% өөрсдийн чинь эрх мэдлийн асуудал. Гол нь энэ хууль тогтоомжоо хэрэгжүүлэх явцдаа алдаа гаргасан уу юу гэдгийг л асуугаад байгаа. Тэр сонсгол хийсэн 2 иргэн орсон гэж байна. Гэхдээ 2 иргэн чинь нийслэлд байгаа сая гаруй хүнийг төлөөлж чадах юм уу? 790 мянган автоврын хэрэгсэл татвар төлөгч гэж байгаа. Тэд нэр 2хан иргэн төлөөлж чадах юм уу? Тэр 700 мянган татвар төлөгчөөс чи хэдэн хүн тэр санал асуулгад орж иж энийг төлөөлөх ёстой юм. Тэгээ хэдэн хүн тэрийг харсан. Тэр 2 хүн орсон. Хэдэн хүн харсан болоод 2хан иргэн орж байгаа. За 2024 оны 4 сард төсөвтэй холбоотой санал асуулга хийхэд бас оруулсан гэж байгаа. 2024 оны 4 сард замын татварыг өсгөнө гэж төсөвтөө тусгасан байсан юм уу? 24 оны 4 сард сонгуул болгож ирсэн тэгэж татварыг нэмсэн тийм дүнгээр оруулсан байхгүй байсан баг шүү. Тэрэн дээрээ тэр түн ороогүй сүүлд нь 12 сард оруулж ирэнгүүтээ тэгээд одоо болохоор 4 сар 147 мянган хүнээс санал авсан гэдэг. 147 мянган хүн бол төсөвтэй холбоотой. Яг энэ замын чинь төсөвтэй холбоотой тэр санал өгсөн 2 хүнээр ингэж энэ олон хүний асуудлыг шийдэх үл энэ бол буруу шүү. Тэгээд одоо татвар муугаас бага байгаагаас болоод зам дээшээ доошоо суугаад байна. Гэхдээ дээшээ доошоо суусан чинь нэгдүгээр татвар за хийж байгаа тэр хөрөнгөтэй холбоотой төсөвтэй холбоотой 1 км зам. Хоёрдугаарт бас замын хийж байгаа компаниуд тэр чанартай хяналт шалгалттай холбоотой л байгаа шүү дээ. Нодны инх тэр танктай өшөө хуучин одоо Тэмэтийн өшөөний тэлдэх зам хотгор гүгээр болчлоо. Шин зам тавьсан чи ийм боллоо гэж нийслэлийн маргааш нь гарч ирээд за энэ замыг яаралтай засахаар боллоо. Хийсэн компани өөрсдөө алдаагаа ойлголоо гэсэн. Гэхдээ одоо болтол тэр яг хэвээрэл байгаа шүү дээ. Тэгээд замын муугаас болоод машин эвдрээд байна гэдэг байна. За энэ зөв. Энэ бол иргэдийнхээ төлөө хийж байгаа зөв юм. Тэгвэл та нар бас тооцоод үзсэн үү? Улаанбаатар хотод гарч байгаа зам тээврийн ослын хэдэн хувь замын нөхцөл байдал муугаас гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Яг хэдэн хувь? 98 онд энэ нь ерөөсө 2хан тохиолдол байсан шүү. Улаанбаатар хотод 2хан тохиолдол замын нөхцөл байдал муугаас гэж гарч ирсэн. Тэгэхээр одоо хэдэн байгаад тэгээд энийг ингэж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр 2 хүнтэй тэр холбоотой асуудал дээр бүр яг тодорхой хариулаад өгөөрэй. За хэд номер? 7 номер. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг дарганы тамгын газрын хууль тогтоомж гэрээр ирсэн газрын дарга Үнэнбат. За. Одоо ярим. Нийслэлийн засаг дарганы тамгын газрын хууль тогтоомж гэрээр ирсэн газрын дарга Үнэнбат. Ер нь бол аливаа захиргааны хэмжээний актыг гаргахын тулд гол харгалздаг зүйлүүд байдаг. Энэний нэг бол хамгийн гол зүйл бол эрх зүйн талаас нь байдаг. Энэ юу вэ гэхээр тухайн эрх зүйн хэмжээ гаргах эрх олгогдсон зохицуулт байна уу гэдгийг харах ёстой. Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу бол нутгийн өөрөө өдөр тусны байгууллага нь хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд татвар тогтоох эрх нь нэгдүгээрт байгаа. Энийг бид бүхэн харсан. Хоёрдугаар захиргааны ерөнхий хууль заасны дагуу хэм хэмжээний актыг гаргахад бол сонирхлын зөрчилтэй хүмүүсийн хилцүүлгийг зохион байгуулах ёстой. 2024 оны 11 сарын 20-ны өдөр хүүхдийн ордонд бол хилцүүлгийг зохион байгуулсан. Уг хилцүүлэгт бол 9,242 иргэн хамрагдсан. Тухайн хамрагдсан иргэдэд танилцуулсан зүйл бол нийслэлийн төсөв хэрхэн явагдах юм бэ? Үүнд юу нөлөөлөх юм гэдэг талаар тодорхой ярьсан. Тэр 2 иргэний тухайд бол захимаар байршуулсан тэр одоо санал авах ирэхэд 2 иргэн бол саналаа ирүүлсэн байгаа. Энэ дээр нэг зүйлийг гишүүн тодруулаад хэлэхэд бол бид бүхэн захимаар асуудлыг ингэж нээлттэй байршуулад бид нар бол 2 иргэн ирсэн байна уу, 20 иргэн ирсэн байна, 200 иргэн ирсэн байна уу гэдгийг бол одоо 200 иргэн ирээгүй учраас энийг гарах ёсгүй маа гэдэг ийм эрх зүйн зохицуулт байхгүй. Хамгийн гол нь хилцүүлэг зохион байгуулалт 240 хүн ирсэн. Тэр хүрээнд энэ асуудлыг ярьсан. Хилцүүлэгч уучлаарай. Хилцүүлэгч нь тэр төсөв хилцэгтэй холбогдлолтой байсан юм шүү. Яг энэгээр биш.
төсөв болвол тухайн одоо 25 оны нийслэлийн төсвийг ярихын тулд орлого нь ямар байхын, зарлага нь ямар байхын асуудлыг заавал яригддаг. Тийм учраас орлогыг яаж бүрдүүлэхийн тулд татварын асуудал шууд яригдана, хамгийн түрүүнд яригдана. Тэгээд энэ тогтоолч нь байна шүү дээ. 25 оны 6 дугаар тогтоол байгаа байхгүй юу? Айл төсөв батлагдсны дараах. Тэгэхээр төсөв хилцэж явах үед бол 24 оны 12 татвар нэмэгдэх тухай юм ерөөсөө яваагүй шүү дээ. Одоо жишээлбэл танаа дээр бид нар 25 оны төсөв ярихад автовын хэрэгслэлээр нийслэлээр ийм орлого нэмэгдэж яах гэдэг юм бол ерөөсөө манад орж ирээгүй шүү дээ. 24 оны 12 сарын 4-нд энэ татварын асуудлыг баталсан иргэдийн урлаас. Ингэхдээ 11 сарын 20-ны өдрийн хилцүүлгийн үр дүнгээс одоо хамгийн гол нь захиргааны хэмжээний актыг хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгүүлэхэд хардаг хамгийн чухал зүйл бол энэ иргэдийн оролцоог хангасан байдлыг хардаг. Тэгжиж хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэл бүртгэдэг. Гишүүдээ зүгээр одоо бас нэг статистик мэдээ хэлэхэд 2013 оноос саяны хүртэл энэ татварыг нэмээгүй. 2013 онд Улаанбаатарын замын сүлжээний урт нь 415.4 км байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан. Тээврийн хэрэгслийн тоо 410 мянга байсан. Засвар орчлолтын төсөв төртгөн 55 мянга байсан. Яг өнөөдрийн байдлаар бол Улаанбаатарын замын сүлжээний урт нь 1231.3 км, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг, тээврийн хэрэгсэл 804 мянга, засвар орчлолтын төлбөр нэг дахин нэмэгдсэн 110 мянга байгаа. Дээрээс нь нэмээд нэг зүйлийг та бүхэндээ хэлэхэд бол энэ одоо энэ өнөөдрийн байдлаар практик дээр энэ яг өнөөдрийн татвар нэмэгдсэн зүйл бол 3500-аас дээш буюу одоо өндөр хүчин чадалтай машины татвар бол өндөр нэмэгдсэн байгаа. Доошоо буюу 1500-аас 3100-ийн хоорондох татвар бол татварын зөрөө бол одоо автоэрийн өөрөө явах тээврийн хэрэгсэл улсын албан татварын зөвхөн дунджаар авцсан байгаа. Яг таазанд нь бол тулгаагүй гэсэн үг. Одоо энд дээшээ дахиад тулгах бололцоо нь байгаа. Тийм учраас энэ нөгөө та бүхэн судалгаан дээр гаргаж харсан баг. Ягаад гэвэл энэ та нарын тайлбар бол 24 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тогтоол гарсан. 24 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв батлагдахад бол энэ татварын асуудал бол тусцсан байсан гэдэг юм байна, тийм үү? Тэр тусцсан байсан учраас 24 оны төсвийн хилцүүлэг дээр бол яригдсан л гэж үзээд байгаа юм байна шүү, тэ? Та нар тийм протокол байгаа бол ажлын хэсэгт ирүүлсэн би юу? Яг одоо энэ татвартай холбогдлолтойгоор. За хэдэн номер хариулах юм? 7. ажлын хэсэгт бол эдгээр мэдээллийг бол бүгднийг өгсөн. Яг саяны байдлаар процесс явсан. Процессын алдаа бол энд гараагүй. Яг л бид өхөн иргэдээ энэ дээр очихроо процессын алдаа гарсан бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй. Бүртгэхгүй бол энэ бүртгэж аваагүй бол энэ хуулийг дагаж мөрт эргэцэн үндэслэл байхгүй энд захирам хэмжээний актыг. Тийм болохоор дахин асуудал нэг үл одоо эн чинь бол нийгэмд явах мэдээлэл нь болохоор иргэдээс одоо цахимаар асуусан 2 хүн ирсэн тэр нь одоо иргэдийг төлөөлөхгүй гэдэг юм явчих гээд байгаа учраас би тодруулаад байгаа шүү. Тийм учраас та бүхэн дээр бас тодорхой хариулаарай. За Пүрвдав гүшээ асуултаа асууя. Тодруулах юм уу? За баярхлан гишүүн тодруулчаад дараа нь Пүрвдав гүшээ асууя. За 4 сард татвартай бол татварын санд асуулга дээр орсон гэсэн шүү дээ, тий? Тэгэхээр тэр яг материалаа одоо сая бол 7 номероос тэгж ойлголоо шүү дээ. Иргэдээсээ асуугаад батлуулчаад тэгээд 12 сард оруулж ирсэн гэж. Түрүүн бас хэлэхдээ 4 сард 137 мянган иргэнээс асуусан гэсэн. За тэгэхээр тэрийг яг цаасаар албан бичгээр над руу явуулчаарай. За ажлын хэсэгт өгсөн юм биш үү? Сая чи өгсөн гэж хариулсан үгүй юу? Тэгсэн тэрэн дээр байхгүй лээ. 24 оны татвар дээр их байхгүй тий. 24 оны татвар. За тэгээд материал дотор байхгүй гэж баясгалан гişүү хэлж шүү. Тий. Гүйгүү та нар өөрсдөө тэр хууль зүйн яам руу өгсөн учраас өөрсдөө авчирч юу. Тэрнээс биш одоо бид нар хууль зүйн яам руу тэгээ гүгээд явж байгаа юм байхгүй шүү дээ.